За энэ гурвын А тоо юу юм уу? Би. Эсвэл мо байсан ч болно, байхгүй байсан ч болно гэсэн үг шүү. За энэ хаалт байхаараа тоо юу би гэсэн үг. За энэ юу гэсэн үг вэ гэхлээр одоо жишээ нь би ижил битгий энэ гурав гэдэг шалгалт өглөө. Тэгээ би энэ гурав бүр маш их бэлдсэн те амир хэцүү байсан. Тэгээд тэнцсэн. Тэгээд тэнцэхдээ би баяртай байсан. Гэхдээ баяртай байна гэж хэлэхээсээ илүү би айгүй тийм сэтгэл амарсан. Тийм мэдрэмж авсан. Тэгээд ийм үед ингэ нэг ашиглана гэсэн үг. За ямар вэ? За би энийг зүгээр монголоор ингэж хэлэх юм бол одоо шалгалтандаа тэнцэн баяртай одоо баярлсан аж аргалтай баярлсан гэхээс илүү ингэ сэтгэл амарсан гэсэн утгатай ийм утгыг илэрхийлж байгаа шүү. За хэдүүлээ тэгвэл энэ чи юу яа? Японоор юу гэж чинийг энэ дүрмийг тайлбарласан байна гэдгийг хэдүүлээ уншиж үзье те. За Ано и ката о суру йори биの方が合ってるбайгаа байхгүй юу? За энийг юу ч хэдүүл орчуулах вэ гэхээр ано и ката о суру йори гэхээр одоо гэж хэлэхээс илүүтэй гэж одоо тий хэлэхээс илүүтэй би гэж хэлэх нь арай одоо тий ойрхон байна. Би гэж хэлэх нь арай тохиромжтой байна. Би одоо баяртай байна гэж хэлэхээс илүүтэй одоо сэтгэл амарсан гэдэг нь одоо надад арай одоо ад дээр буюу надад тохирж байна гэсэн тийм утгатай гэсэн үг. За ни и ката мо и кэдо доотлыг хэдүүл уншиж чинь тий. Би но и катаの方がもっといい。дахиад уншия. Ниいい方もいいけど、Bのいい方の方がもっといいгэсэн үг. За тэгэхээр Анийいい方もいいけどгэхээр би баяртай бол үнэн. Үнний хувьд бол үнэн. Гэхдээ Bのいい方の方がもっといいбуюу одоо би гэж хэлж байгаа нь илүү тохиромжтой гэсэн нөгөө нэг утга мал байгаа юм л та. Гэхдээ А гэж хэлж байгаа нь гэсэн үнэн. Хамгийн ихэнд хэлсэн баяртай гэдэг нь ч гэсэн ер нь бол үнэн гэсэн утгатай. За энэ монгол руу орчуулах юм бол А гэж хэлэхээс илүүтэй би. А гэхээс илүү би гэсэн утгаар ингэж орчуулж байна. За сэцүзоку буюу хэдүүлээ юуг нь харъя те. Катажиг нь харъя. Ямар өгнөттэй холбогдгийг харъя. За ториагеру котоба нэмэх нь то юу ёри. Мо байсан ч болно, байхгүй байсан ч болно. Хаалтанд бичсэн байна те. За донна кото демо дайживо зүгээр то юу ёри. За тэгэхээр ториагеру котоба гэхээр яг юу ихлээд хэлмээр байгаа. Тэгээ ямар үг одоо жишээ нь нэг өгүүлбэр байсан ч болно, өгч байсан болно. Энэ дээр ингэж яг тийм юм гэж заагаагүй юм байна. Донна котоба демо и гэхээр ямар ч үг одоо тий то юу ёримогийн то юу ёригийн өмнө орж болно гэсэн юм л утга илэрхийлж байгаа гэсэн үг. За тэгвэл хоёрдуул ребүнийг нэхлээд харъя. Карева кашу то юу ёри хаю дэс гэж юм тий. За ториагеру котоба нь юу юм бэ гэсэн чинь карева кашу то юу ёри карева кашу. За тэгэхээр хэдүүлээ орчуулах юм бол түүнийг карева одоо тэр эрэхтэй бол кашу то юу ёри дуучин гэхээс илүүтэйгээр хаю дэс гэж аахгүй юу? Жүжигчин гэвэл илүү зохино. Жүжигчин гэж хэлвэл арай ингэж ад дээр арай тохиромжтой гэсэн утгатай аахгүй юу? Тэгэхээр энэ залууч гэсэн юм бол дуучин юм биш тэгээд дуулдаг. Гэхдээ ерөнхийдөө бол жүжигчнийг харин илүү явцсан. Жүжигчин илүү зохино бас тохиромжтой. Жүжигчин гэж хэлвэл илүү тохиромжтой гэж хэлж байгаа тийм нюанс гарч ирж байгаа гэсэн үг. За тэгвэл хоёр дахь нь юу гэсэн үг вэ гэхээр хоёр дахь ребүнийг харах юм бол канажо ва кавай то юу ёри кирэй дане гэж байгаа. За то юу ёригийн өмнө болохоор ториагеру котоба нь болохоор канажо ва кавай гэж юм тий. За тэр охин кавай гэдэг чинь хөөрхөн гэсэн үг шүү дээ. Тэ хөөрхөн гэсэн үг. Тийм cute гэсэн үг байхгүй юу? Канажо ва кавай то юу ёри буюу тэр охин cute хөөрхөн гэхээс илүүтэйгээр үзэсгэлэнтэй юм аа. Кирэй дане буюу үзэсгэлэнтэй гэдэг үг энэ орж ирж байна те.
хөөрхөн cute гэхээсээ илүү тийм beautiful кирэ гэж стеки гэсэн тийм үгнүүд бас гарч ирж байгаа. Японы стеки гэдэг. Кирэ буюу илүү үзэсгэлэнтэй. За дараагийнх нь 大学に合格できて嬉しいというより安心しました。Миний хамгийн ихэнд хэлсэн юу байна те? Рейбүндээ жоохон адилхан рейбүн байна те. За тэгвэл тоёо ёри гэдэг нь болохоор тоёо ёри гэдэг өмнөх торын агэру кодобо хэлэх гээд байгаа санаа нөх юм бол 大学に合格できて嬉しい. буюу энийг орчуулах юм бол одоо 大学に合格 буюу их сургуульд тэнцсэн дэгтээ одоо тэнцэж чадсандаа одоо баярлсан үрэши то юу ёри одоо баярлсан гэхээс илүүтэйгээр аншин шимашта буюу сэтгэл тавширсан. Баяртайч байсан гэхдээ илүү их одоо миний сэтгэл тавширсан гэсэн ийм бай гэсэн.